Арын нуур төсөл. Арын нуурын зис молибдены орд нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос зүүн тишээгийн 610 км, Сүхбаатар аймгийн төв баруун урт хотоос зүүн хойш 90 км-ийн зайд тус тус оршдог. Орд орчмын талбай нь тал хэрийн бүсдэх нам уулсын дов толгодорхох гадаргуутай хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1021 м-т өргөгдсөн байдаг. Засаг захиргааны хувьд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт хариалагддаг. Тухайн ариуны цаг агаар нь их газрын эрсдэс уур амьсгалтай боловч нутгийн ихэнх хэсгийг нам талархах газар эзэлдэг учраас Монгол орны бусад нутгийг бодвол ерөнхийдөө дулаан уур амьсгалтай. Салхины зөнхлөх чиглэл баруун хойноос байх бөгөөд дундад салхины хурд 2-7 м/с байдаг. Арын нуурын ордыг анх 1968 онд Монгол-Унгарын хамтарсан геологийн ангийнхан нэгийг харьцах нь 200 мянганы геологийн зураглалын ажлын явцад нээн илрүүлжээ. Улмаар 1969-с 1971 онд хийгдсэн хайгуул үнэлгээний зохицбор судалгаагаар ордын геологийн зургийг зохиож, геохимийн сорьцолт, геофизикийн цогц ажлуудыг бүрэн хэмжээгээр хийснээс гадна гадаргуугийн суг нэвтрэлт, шуурт малталт, хайгуулын өргөмжлөг, бүх төрлийн сорьцолт, хим спектрийн шинжилгээ зэрэг ажлуудад өнөөгийн ханшир 8.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Моли металл хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшснээр 2007-оос 2014 онд төвийн хөдрийн бүсэд эрдэс шалгалтын маршрут 2672 уртааш метрийн хайгуул өргөмжлөгийн ажил, сорьцолт, хим спектрийн бүрэн шинжилгээ, хагас үйлдвэрлэлийн технологи туршилт, петрограф, минографийн судалгаа, байр зүйн зураглал, уулын нэвтрэлт, сооногийн холболт, усны эрэл хайгуулын өргөмжлөгийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн 2015 онд ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын урьдчил болгож, нөөцийг хянан баталгаажуулах, ашиглалтын үеийн уурхайн усчлалтын судалгаа хийх, ил уурхайн геотехникийн нөхцөлийг судлах зорилгоор 2000 орчим тууш метр өргөмжлөгийн ажлыг нэмж гүйцэтгэн 1.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Ордын нөөцийг тогтоох геологи хайгуулын ажилд 1969-с 2015 оны хооронд нийтдээ 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Арын нуурын зис молибдены ордод геологийн нөөц 136.3 сая тонн хөдөрт 54.9 мянган тонн молибден, 64.3 мянган тонн зис тооцсноос өнөөгийн байдлаар эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийн нөөц нь бие дээр нэмэх нь C зэргээр 37.2 сая тонн хөдөрт тэг зүүнний 9% дунд жагуулгатай 32 мянган тонн молибден, тэг зүүнний 7% дунд жагуулгатай 26.5 мянган тонн зис тооцоолоод байна. Арын нуурын зис молибдены ордын ашиглалтын үеийн технологийн усан хангамжийг шийдвэрлэх зорилгоор Моли металл компани өөрийн хөрөнгөөр усны эрэл хайгуулын ажлыг ордын ареонд 50 км-ийн торигт хийж, ордоос баруун урагш байгаа 34 км-ийн зайд орших чигчитийн хоолын газрын доорх томоохон усны ордыг илрүүлсэн. Ашиглалтын үед шаардлагадах ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээт усан хангамжийг өргөмдөж суурилуулсан 3 хуудгаас усан санд хөрөнгөлүүлж, өргөх насаасуудаар дамжуулан дундын усан санд цуглуулж, эндээс өөрийн урсгалаар нь уурхайн талбайд хүргэхээр төлөвлөсөн. Тус ордод 4666 м3 хоног буюу 54 литр секунд ундрахтай үйлдвэрлэлийн нөөцийг тогтоож, байгаль орчин ногоо гүжлийн яамны усан нөөцийн зөвлөлийн хуралдаанаар хилэлцүүлэн батлуулсан. Арын нуурын уурхайн цахилгаан эрчим хүчний ханган нийлүүлэгч нь Чайболсон хотын дулааны цахилгаан станц юм. Тус станцаас баруун урт хот хүрэх 110 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас орд хүртэлх хамгийн ойр зой нь 17 км байна. Энэ цахилгааны шугамаас салаалгын анкер тулгуур барьж салаалан 110 кВт-ийн төмөр бетон тулгууртай агаарын шугам татаж арын нуурын уурхай түрэх бөгөөд энд 35.10-ийн дэд станцыг барьж цахилгаанаар хангахаар төлөвлөж байна. Моли металл хязгаарлагдмал хариуцлагатай компани нь уурхайгаас олборлсон хөдрийг баяжуулж, боловсруулан нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор хоногт 5000 тонн хөдөр баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Тус ордын хөдрийн шинж чанарыг тодорхойлох, хөдөр баяжуулах технологийн сонголтыг хийх үднээс 2008 онд Бээжин хотын уул уурхай металлургийн судалгааны хүрээлэнд хагас үйлдвэрийн технологийн туршилтын ажлыг гүйцэтгүүлж, баяжуулах технологийн үзүүлэлтүүд болон технологийн үе шатуудыг тодорхойлсон. Баяжуулах үйлдвэрийн хөдөр бутлах цикл нийт 3 үе шаттайгаар явагдана. Ил уурхайгаас олборлож ирсэн 750 мм-ийн бүхэлдэгтэй хөдрийг бункруулан хавтанд тэжээгүүрээр дамжуулан анхан шатны хасарт бутлуур, 2 шатны конусын бутлуурт оруулж бутлан хөдрийн бүхэлгийн хэмжээг хасах 15 мм болгоно. Удалсан хөдрийг хяналтын шатны дөргүрт шигшүүрт ачаалж, шигшүүрээс гарсан том бүхэлдэгтэй хөдрийг 3 дахь шатны бутлуурт, жижиг бүхэлдэгтэй хөдрийг нунтаглалтын цикл рүү илгээнэ.
Буталсан хөдрийн агуулгад хураасан хасах 15 мм бүхэлдэгтэй хөдрийг туузан конвейерээр дамжуулан нэг шатны нунтаглалтын процесст оруулна. Бөмбөлөгт тээремд хөдрийн бүхэлдэгийн хэмжээг хасах 75 микрон болтол нунтаглан нунтаглагдсан хөдрийг төөс цогтох хүчний насосоор дамжуулан багц гидроциклонд шахна. Гидроциклонд хасах 75 микроны бүхэлдэгийн ангийн агуулгыг 55% болтол ангилж ялгана. Ангилалтын процессээс гарсан гидроциклоны халиаг хүүлэн баяжуулалтын үндсэн цикл рүү өөрийн урсгалаар нь оруулж гидроциклоны элсийг бөмбөлөгт тээремд дахин ачаална. Хөдөр нунтаглалтын циклээс ирсэн хасах 75 микрон бүхэлдэгтэй хөдрийг хүүлэн баяжуулалтын үндсэн процесст оруулан молибден зэсийн хам баяжмлыг ялгаж авна. Хам баяжмлыг төөс цогтох хүчний насосоор дамжуулан дахин нунтаглалтын гидроциклонд шахаж хасах 38 микроны бүхэлдгийн ангийн агуулгыг 85% болгож ангилна. Гидроциклоны элсийг нарийн нунтаглалтын босоо тээремд оруулан бүхэлдгийнх нь хэмжээг 38 микрон болтол нунтаглан багц гидроциклонд эргүүлэн шахна. Хүүлэн баяжуулалтын үндсэн циклээс гарсан хаягдлыг хяналтын шатны флотацийн процесст оруулж хянасны дараагаар хаягдлыг өтгөрүүлэгчээр дамжуулан хаягдлын санд хуримтлуулна. Дахин нунтаглалтын гидроциклоноос ангилан ирсэн хам баяжмлыг салгах флотацийн процесст оруулан молибден болон зэсийн баяжмлыг ялган авна. Ялгаж авсан молибдений баяжмлыг 5 шатны багнам флотацийн процесст оруулан 45-аас 50% агуулгатай молибдений баяжмлыг үйлдвэрлэнэ. Молибдений баяжмлыг өтгөрүүлэгч болон даралтад шүүлтүүрээр дамжуулан чиглэлийг нь 12-оос 15% болгон 2 тоноор савлаж зах зээлд нийлүүлнэ. Зэсийн баяжмлыг 2 шатны хяналт, 2 шатны цэвэрлэгээний флотацийн процесст оруулан баяжмал дахь зэсийн агуулгыг 20% хүргэнэ. Үйлдвэрлэн гаргасан зэсийн баяжмлыг өтгөрүүлэгч болон даралтад шүүлтүүрээр дамжуулан чиглэлийг 12-оос 15% болгож 2 тоноор савлан зах зээлд нийлүүлнэ. Мөн уурхайн ажиллагчдын 5 тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг хангасан орчин үеийн иж бүрэн амрах байр, спорт цогцлбор, эмнэлэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, офис зэрэг барилга байгууламжуудыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжснээр 300 гаруй ажлын байр шинээр бий болж нэг хүний сарын дундаж цалин 1 сая 900 мянган төгрөг байна. Арын нуурын ордыг ашигласнаар улс орон нутгийн төсөвт нийтдээ 207.8 тэрбум төгрөгийн татвар хураамжийн орлого бүрдэх бөгөөд уудын баяжуулах үйлдвэрийн орон тоог, орон нутгийн иргэдээс бүрдүүлэх зэрэг бүс нутаг, орон нутгийн хөгжилд түлхэж өгөх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болно.